Миний нэг хизээ үлээ гаргаж ирсэн баг 7-8 жилийн өмнө гаргаж ирсэн хилэн гэдэг нэг дуун дээр үг байдээ. Бүгд жүжиг тийм ээ бүгд жүжиг бидний төлөө хэмээн хоосон лооцсон бүгд жүжиг гэдэг үг байдаг аахгүй. Одоош бид нэр ингээд яг энэ улс төрийг харах юм бол ойлгодог хүмүүс нь бол өмнө нь хийдэд үзсэн жүжигээ бол дахин дахин үзээд байдаг. Одоо үзсээр л байна. Тийм өөдөхгүй байна. Угаас ер нь өөдөхгүй юм шиг байлаа. Яагаад гэвэл дийлэнх олон жил болгон эхнэрийн өрх бөгөөд жангуун хоёроос өөдөхгүйгээр дахин үзье гэж захиалдаг учраас энэ улс төрийн энэ кинонуудаас бүр өөдөхгүй гэдэгт бол гэхдээ сайхан цаг ирж байгаа. Итгэл найдвар автаж болохгүй гэж боддгоо. Одоо энэ тал дээр угаасаа ингэж удаан явуул угаасаа их олон шүгэл байдахгүй үлээх бах уу. Тэг удахгүй баг шүгэл үлээх битэл бөмбөг тесэлж магадгүй шүү дээ. Уг нь энийг нэг эргэж хараад тэр бөмбөг тесрэхээс өмнө уг нь зохицуулчул уг нь зүгээр санагддаг. Гэхдээ яг биднээс ухаантай биднээс мундаг хүмүүс тэнд удирдах байгаа учраас тэр хүмүүс эзэн нэг өдөртөө хийчих байлгүй дээ гэж найдаа.